Та Facebook хуудсан дээр нэг ноцтой мэдээлэл тавьсан байсан л да. Хүлдүү шингэнийг худалдаанд гаргасан байна. Эми хүмүүс. Тэгээ энэ хүлдүү шинг орж ирсэн. Монгол улсын хэлээр. За тухайн шингэнийг одоо эрх бүхий галийн байц агч нар одоо эми лабораторид өгөөд лаборатори бол энэ хүлдүү шингэн байна болохгүй гэдэг анхны хариу гаргасан байдаг. За дараа нь бол одоо ямар нэгэн арга замаар энэ хүлдүү шингэнийг одоо зөвшөөрүүлж аль биесны зөвшөөрлийг аваад худалдаанд гаргасан. Худалдаанд гаргамана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр төрийн өмчт болон хувийн эмнэлгүүдээр мөн эмийн сангуудаар энэ хүлдүү шингэн бол зарагдсан. За энэ хүлдүү шингэн бол судсаар хийх зорилттой. Хүний судсаар шууд шингэн байгаа. Тэгээ энэ бол байж болшгүй зүйл байхгүй. Тэгээ тухайн хүлдүү шингэнийг одоо энэ зүгээрээ гэдэг шинжилгээг гаргасан улсын шинжээч нь хариуцлага хүлээх нь битэл харин өнөөдөр бүр дарга болчихсон. Монгол улсын засгийн газрын одоо хамгийн том эрүүл мэнд эмийн чанарыг шалгах улсын байцаагч болоод явж байгаа байхгүй. Энэ нь өөрөө одоо Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн дорооцсныг, хэрхэн авилгацсныг, хэрхэн одоо эмийн бүлэглэл маф өнөөдөр эрүүл мэндийн яамнасаа халиад засгийн газрын ордон дотор ороод ирсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ хүлдүү шингэнүүдийг одоо хүмүүст одоо хийцэн байна гэсэн үг үү? Хөө хийцэн энэ чинь хийгдэд явцсан. Дээр нь нэг одоо үг хэлэхэд бүдүүлэг сонсогдож магадгүй. Одоо хүмүүс нохоонд хүртэл хүлдүү хоол өгөхөө болцсон шүү дээ. Юун хүний судсаар хүлдүү шингэн цацах тийм ээ? Хүлдүү шингэн хийх энэ бол маш ноцтой асуудал. Дээр нь бас дараагийн ноцтой мэдээллүүд бас орж ирж байгаа бид нар тэр няраа болон бага насны хүүхдэд өгдөг D витамин мөн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд улсын хэлээр хүлдүү орж ирсэн, хүлцсэн орж ирсэн, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчсөн. За энэхүү бүтээгдэхүүнүүд бас одоо янз бүрийн одоо арга саам хэрэгжилж байгаад Монгол улсад зарагдах хүлээн зөвшөөрөгдөх тэр эрхийг авцсан гэсэн мэдээлүүд ирж байгаа. Бид нар бол одоо Монгол улсын галийн ерөнхий газарт асуулга тавьсан байна аль биесээр. Хадгалалтын горим алдагдсан одоо ийм тариа хүний биед хийхэд мэдээж хортол байх хахта ямар өөрчлөлт Гэхдээ энэ чинь хортой шүү дээ. Та хэд маань одоо захын эмчээс очиод асуу тийм ээ. Одоо малд хүртэл хийж болохгүй. Би хэлж штэ хүн нохоондоо хүртэл хөлдөө хоол өгөх болцсон цаг. Тэг чинь хүний биед хөлдөөсөн шингийн шахна гэсэн юу гэсэн үг. Дээр нь Монгол улсын гайлаар одоо хүнсний ч вэ ямар ч бүтээгдэхүүн бай хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчсөнд бол тэрийг устгах юм уу эсвэл үйлдвэрлэгч рүү буцаадаг штэ. Тэгэд бүхэл бүтэн хүний судсанд хийх одоо энэ шингэнийг хөлдүүгээр нь оруулж ирээд тэр нь нотлогдоод өөрөө ийм байсан юм а хөлдөө байсан гисгэц юм а гэд яриа сууж идэг ийм төрлийн албан хаагч ёс зүйтэй хүн байж болох уу? Тэгээ энийг одоо дээшлүүлээд хариуцлага тооцох нүдэл албан тушаал ахиулаад явж байна. Энэ Монголын Монголын эрүүл мэндийн салбарт маш олон шудраг хүмүүс ажиллаж байгаа. Өнөөдөр зарим шудраг хүмүүс нь ч одоо шудраг байсныхаа төлөө хохирж ийн гэдэг мэдээллийг өгж байгаа. Энэ хууль бус шингэн хууль бус энэ эмийг зөвшөөрөл өгөхгүй гэснийхээ төлөө сахилгын шийтгэл авсан, ажилласаа халагдсан, дарга нартаа ад үзэгдээд өнөөдөр байгууллага дотроо одоо ямар нэгэн хүчирхийллийн хэлбэрт өртөөж явж байгаа маш олон төрлийн аль багш нар байгаа. Тухайлбал одоо яг тэр хөлцөн шингэнийг аль хэлээр хэрхэн яаж оруулж ирсэн гэсэн мэдээлэл та бүхэнд байгаа вэ? Өнөөдрийн байдлаар тэр одоо хөлдөж орж ирсэн стандартны хадгалах одоо горим зөрчигдсөн хүний бие хортой байж болох тэр тусал аль одоо цэгүүдээр зарагдж байгаа гэсэн мэдээлэл та бүхэнд баримт юм байна уу? Өнгөрсөн жил бид эмийн сонсгол хийсэн шүү дээ. Эмийн сонсгол дээр манай шинжээч нар бүгдийн нотлог баримтын хүрээнд гаргаж ирсэн. За харин бүр энэ дээр хариуцлага тооцоо гэдэг их хурлын тогтоол гарсан. Засгийн газар чиглэл. Тэгэхэд харин энэ тогтоолыг хэрэгжүүлэх нь битгий ил тийм ээ. Нөгөө нэг би энэ хөлдөө шингэн зөвшөөрөл өгсөн юм а гэд хээвнийг яриа суужсэн тэр улсын байцаагч Баасан Цэ гэдэг хүн өнөөдөр Монгол улсын засгийн газрын харьяа хамгийн том одоо эм эмнэлгийн хэрэгслийг хянан шалгадаг улсын байцаагч нь болоод албан тушаал ахигдсан явж байгаа байхгүй. Энд чинь бүх юм нотлогдсон шүү дээ. Одоо Дэмбэрэл гэдэг хүн дугаараа нэг ингээд өөрийнхөө фэйсбүүк тэр нэг хөлдөө юм зарчижээгээд одоо худлаа мэдээлэл дамжуулж байгаад би хариуцлага хүлээ. Өөрөөр хэлбэл Баасан Цэ гэдэг хүн ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тэгээд одоо хариуцлага хүлээлгүй одоо улсын хурлын хяналт шалгалтын тэр газарт одоо тушаал дэвшээд одоо ороод ирлээ гэдэг зүйлийг хэлж байна. Улсын их хурлын юм шүү. Засгийн газрын харьяа. Засгийн газрын тий. Мэдээж эн чинь асуудал шүү дээ. Би тэгээд хэлээд байгаа. Би бол улс төрийн томилготой улс төр томилготой би бол үннийг хэлнэ тийм ээ. Энэ Өнөр Баяр гэдэг хүний агентлаг дарга. Тэр Ардс намын нөхөр. Тэгээд энэ
хяналт үнэлгээний энэ газар чинь дандаа ардчилсан нэг бахан авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сонирхолтой нөхдүүд рүүгээр дүүрчээд өнөөдөр Монгол улсын засгийн газрын нүүр зэрэг муухай харуулт болж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ 3.5 сая хүний эрүүл мэнд, амнаас энэ чинь үндэсний аюулгүй байдлын имийг хөлдөө имийг зүгээр болгодог хүн одоо ямар ч имийг хортой имийг зүгээр болгоод өнөөдөр энэ Монголын 3.5 сая иргэний судсан шахажааг бид мэдэхгүй шүү дээ. Тийм.